Сайн бацгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. 4-р ангийн математик талбайг хэмжих тухай үзнэ. За, дүрсийн талбайн хэмжээг олохдоо түүнд хэдэн нэгж квадрат бүтэн багтахыг тооцоолдог. Талууд нь 1 см байх квадратыг 1 см квадрат гэж тэмдэглэдэг. За, 1 квадрат авсан байх нь. За, 1 квадратад дэвтрийн нүдний 4 нэгж багтдаг. За, тэгэхээр 1 см маань 2 нүд болдог тийм ээ. За, тэгэхээр бүтэн квадратыг бүтээхдээ хаашаашаага 1 см-ийн урттай талуудын урттай нэгжээс бүтнэ гэсэн үг. За, 4 нүд маань нийлээд 1 см квадратыг бүтээдэг байна. За, 1 см маань 10 мм-тэй тэнцдэг. За, тэгэхээр 10 гэхлээр 1 см квадратт маань 100 мм квадрат оршин байна гэж ойлгох нэ. За, жишээ олгоныг бодлого авъя. За, нэг тэгш өнцөг өгсөн байна. За, тэгш өнцөгтийн урт өргөн нь мэдэгдэхгүй байна. За, тэгвэл үүнийг яаж олох вэ гэхлээр за, энд өгсөн байгаа 1 см квадрат. За, дэвтрийн нүдний 4 нүд нийлжиж 1 см квадратыг бүтээдэг гэсэн. За, тэгвэл энэ 1 см квадрат энэ тэгш өнцөгтөд маань хэдэн удаа орсон байна гэдгийг нь урт өргөнийг олъё. За, өргөөшөө 3 ширхэг орсон байна тийм ээ. За, тэгвэл өргөөшөө 3 см. За, уртаашаа олохлоо. За, 4 квадрат орсон байна тийм ээ. За, тэгэхээр 4 см гэж байна. За, үүнийхээ талбай хэмжээг олъё. Урт нь 3 см, өргөн нь урт нь 4 см, өргөн нь 3 см. За, бодолтой хийхээс өмнө томьёог заавал бичих ёстой. За, талбайг олох үндсэн томьёо нь бол уртыг өргөнөөр үржүүлсэн үржүүр байдаг. За, тэгвэл атын үсгийг S үсгээр тэмдэглэдэг. За, уртаа А-гаар тэмдэглэж өргөнөө V-гээр тэмдэглэсэн байна. За, үнд томьёонд доорлуулъя. За, 4 см-ийг 3 см-ээр үржүүлэхэд 12 см квадрат гарсан байна. За, тэгвэл энэ тэгш өнцөгтийн дотоод зай багтаамж нь 12 нэгж квадратаас бүтсэн байх нэ гэж ойлгоно гэсэн. За, бодлого 1. Сурах хүчгийн 9-р дасгал. Тэгш өнцөг төлбөртэй цаасны урт 20 см ба өргөн 10 см бол талбайн хэмжээ ба периметрийг олоорой гэсэн байна. За, талбайн хэмжээ мэхлээр мэдээж хэрэг өгөгдлөө бид нар бичих ёстой. За, урт нь 20 см, өргөн нь 10 см. За, тэгвэл ийм урттай тэгш өнцөгтийг зурах ёстой тийм ээ. Дүрсээ заавал бид нар зурах ёстой. За, үүнийхээ талбай болон периметрийг олъё. За, бодолтой хий. За, бодолтой хийхээс өмнө томьёог бичих ёстой. За, хүрээний уртыг олох томьёо нь болохоор P тэнцүү, А дээр нэмэх нь V, үржигдэх нь 2. Хүрээний уртыг бид нар латин үсгийн P үсгээр тэмдэглэдэг. За, энэ томьёонд орлуулахад 20 см дээр 10 см-ийг нэмээд 2-оор үржүүлнэ гэж байна. За, ингээ нэмэхэд за 30 см гарсан. За, 30 см-ийг 2-оор үржүүлэхэд 60 см гарсан. За, энэ бол энэ тэгш өнцөгтийн хүрээлсэн талуудын уртын нийлбэр гэсэн үг тийм ээ. За, дараа нь талбайгаа олъё. За, талбайг олох үндсэн томьёогоо бичнэ. За, томьёонд өгөгдлүүдээ өгье. 20 см-ийг 10 см-аар үржүүлсэн байна. За, ингээ үржүүлэхэд 200 см квадрат бидэнд хэрэг болсон байна. За, тэгвэл 200 см квадрат маань нэг ёсондоо нэг ийм нэгж см квадрат маань энэ тэгш өнцөгтөд хэдэн удаа орсон байна гэж үздэг. Нийтдээ 200 ширхэг ийм нэгж квадрат бүтэн нэгж квадрат орсон байна гэж ойлгоно гэсэн үг. За, хамгийн гол нь тухайн дүрсийн бодлогыг бодож байхдаа заавал энэ нэгжийг заавал өгөх шаардлагатай байдаг. За, хүрээний уртыг олж байгаа тохиолдолд уртын хэмжигдэхүүн мм, сантиметр, дециметр, метр, километр гэсэн нэгж өгөгдлийг заавал ард нь бичиж авах ёстой. За, дүрсийн талуудын нийлбэрийн уртыг энэ хүрээний уртгийг за хэмжих нэгж нь ийм байх нэ. За, тэгвэл талбайг дүрсийн доторх зайг талбай гэж нэрлэнэ.
Хэмжих нэгж нь миллиметр квадрат, сантиметр квадрат, дециметр квадрат, метр квадрат, километр квадрат. За тэгэхээр хамгийн гол нь талбай дээр хүрээний уртаас ялгахын тулд квадрат гэдэг нэршлиг заавал ард нь нэмэлтээр бичиж өгнө гэсэн үг. За жишээ 2. Дараах дүрсийн талбайн хэмжээг олоорой гэсэн байна. За хоёр дүрс өгөгдсөн байх нь энэ хоёр дүрсийнхээ талбайн хэмжээг олъё. Тэгэхээр үүнийг доголтой дүрс гэж нэрлэдэг. За доголтой дүрсийн талбайг олохдоо эхлээд дүрс доторх бүтэн нүднүүдийг тоолно. За дүрсэн дотор маань хэдэн нүд байна тийм ээ. За тэр нүдийг нь тоолно гэсэн. За зүрхэн хэлбэртэй дүрсээ харъя. 1 2 3 4 5 6. За тэгвэл бүтэн нүд маань 6 ширхэг байна. За үүнийг 6 см квадрат гэж ойлгоно. Яагаад гэвэл нэг нэгж нь 1 см квадраттай тэнцүү гэсэн тийм ээ. За тэгэхээр 6 см квадрат байх нэ. За суман доторхыг үзье. За суман дотор нийтдээ бүтэн нэгж квадрат нь за өргөөшөө 2, урдаашаа 5 гэхээр 10 см квадратаас бүтсэн байна. Бүтэн. За дараа нь хагасаас илүү талбайтай нүднүүдийг тоолно. За хагас гэдэг маань нэг бүтэн нүдний тал нь гэсэн үг тийм ээ. За тэгэхээр талаасаа илүү хэмжээгийн тоолно гэсэн. 1 2 3 4 5 6 7 8. За тэгвэл хагасаас илүү нүд нь 8 ширхэг байна. За үүнийг ойролцоогоор 8 см квадрат гэж ойлгоно. За энэ суман доторхыг үзье. 1 2 3 4. За 4 хагас нүд байна тийм ээ. За тэгвэл нэг 4 ширхэг хагас нүд маань 2 хагас нүд нь 1 см-ийг илэрхийлж байгаа. 1 см. За нэг бүтэн болгоно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр 1 см квадрат гэж ойлгоно гэсэн. За тэгвэл ийм болвол нийтдээ 2 см квадратаас бүтсэн байна гэж ойлгоно гэсэн. За дараа нь бүтэн ба хагасаас илүү нүднүүдийн нийлбэрээр талбайг ойролцоогоор олно гэсэн байна. Тэгэхээр 8 дээр 6 см квадратаа нэмэхээр 14 см квадратаас бүтсэн байх нэ. Энэ зүрхэн хэлбэртэй дотоод талбай. За сум нь болохоор 10 дээр 2-ыг нэмээд 12 см квадрат. Ойролцоогоор 12 см квадратаас бүтсэн байх нэ. Энэ хоёр дүрс маань. За бодлого 2. Сурах бичгийн 105 дугаар дасгал дараах дүрсийн талбайн хэмжээг олоорой гэсэн байна. За сая бид нарын бодсон доголтой дүрс байна тийм ээ. За доголтой дүрсийн талбайг бодохдоо эхлээд дүрсээ бүтэн болгож тооцоолно. За бүтэн болж тооцоолохдоо за нэг маань болохоор 1 см квадратыг илэрхийлнэ гэж ойлгоорой. 1 см квадрат байна гэж ойлгоно. 1 2 3 4 5 6 7 8. За уртаашаа 8 ширхэг нэгж квадрат орсон байна гэж ойлгоно тийм ээ. За тэгээ үүнийг 8 см-аар илэрхийлж хийчихье. За өргөөшөө за 6 нэгжээс бүтсэн нэгж квадратаас бүтсэн учраас 6 см гэж ойлгож байна. За үүн дээр өгөгдлийн үгий урт нь 8 см, өргөн нь 6 см. За ийм болвол доторх зай багтаамжийг олъё. За бодолтой хий. За бодолтой хийхээс өмнө бүгдээрээ за энд нийт огтолж авсан бүтэн нэгж квадратуудаа нийлбэрийг гаргачих. За эхнийх улаан төвсөн доторх маань 6 нэгж квадрат байна тийм ээ. За дараагийнхт нь 3 нэгж. За нийлбэр нь 9 см квадрат байна. За эхлээд одоо бүгдээрээ энэ дүрсийнхээ бүтэн талбай хэмжээг олъё. За 8 см-гээ 6 см-аар үржүүлнэ. Уртыг өргөнөөр тийм ээ 48 см квадрат. За үүнээсээ огтолж авсан бүтэн квадратуудын нийлбэрийг хасаад өгчнө. За 48 см квадратаас 9 см квадратыг хасахлаар 39 см квадрат энэ дүрсэн дотор маань байна гэж ойлгоно гэсэн үг байна. За талбайн хэмжих нэгжүүдийг олох. За нэг хавтан авсан байна. За нэг хавтангийн нэг дөрвөлжнүүд нь 1 дециметрийг илэрхийлнэ. 1 дециметр квадратыг илэрхийлж байгаа гэсэн. Энэ хоёрын үржүүр нь 1 дециметр квадрат болно тийм ээ.
За тэгэхээр 1 дециметр квадрат маань уртаашаа хэдэн ширхэг орсон байна вэ гэхээр 10 ширхэг буюу 10 дециметр квадрат болно гэсэн. За өргөөшөө мөн ялгаагүй 10 дециметр квадрат орсон байх нэ. За тэгвэл 1 метрт маань 10 дециметр багтдаг. За тэгэхээр уртаашаа 1 метр, өргөөшөө 1 метр. За тэгэхээр үүнийг 1 метр гэхлээр чинь энэ хоёрын доторх зай багтаамж нь 1 метр квадраттай тэнцүү гэж байна. За үүнийг дэлгэрүүлэн задлах юм бол 1 метр нь 10 дециметр. За 10 дециметрийг 10 дециметрээр үржүүлээд 100 дециметр квадраттай тэнцүү. За 1 метр квадрат маань тэгэхээр одоо энэ доторх зай багтаамж 1 метр квадрат маань 100 дециметр квадраттай тэнцүү байна гэж ойлгох гэсэн. За 100 ширхэг квадратаас бүтсэн байна гэж ойлгох нь тийм ээ. За тэгвэл талбай хэмжих нэгж нь дараагийн томьёотой байдаг байна. За 1 см квадрат нь 100 м квадраттай тэнцүү байна. За 1 см-т 10 м багтдаг тийм ээ. За тэгвэл 10-ыг 2 дахин авч үржинэ. Тэгээд 10-10-ын 100 м квадраттай. Их мэдчлэн эдгээр нэгжүүд маань талбайн хэмжих нэгжүүд болж өгнө. За дахин нэг бодлого бодъё. За бодлого 3. Сургуучийн 96 дугаар хуудас талбайн хэмжээг заасан нэгжээр илэрхийлээрэй гэсэн байна. За 5 дециметр квадрат нь хэдэн сантиметр квадраттай тэнцүү вэ? За тэгэхээр нэртэй тог бид нар шилжүүлэхдээ ихийг их нэгжийг бага нэгж рүү шилжүүлэхдээ үржүүлж олдог. За тэгвэл 1 дециметрт хэдэн сантиметр багтдаг вүлээ? 10 см багтдаг. За тэгвэл квадрат дээр талбайн хэмжээ дээр болохоор өөрөөр өгөгдөн тийм ээ 11-гээ бид нар 2 дахин авсантай тэнцүү гэсэн. За тэгэхээр 1 дециметр квадратт маань 100 см квадрат багтана гэсэн. За тэгэхээр 5-ягаа 100-аараа үржүүлнэ. Тэгээд 500 см квадраттай тэнцэн байх нэ. За дараагийн бодлого 7 м квадратыг сантиметр квадрат руу шилжүүлсэн байна. За тэгэхээр 1 м квадратт маань хэдэн сантиметр квадрат багтаж байна? 10,000 см квадрат багтаж байна. Тэгвэл 7-гоо 10-аар үржүүлээд 70,000 см квадраттай тэнцүү байх нэ. За 3 м квадратыг дециметр квадрат руу шилжүүлсэн байна. За тэгэхээр 1 метрт маань хэдэн дециметр квадрат байлаа? 100 дециметр квадрат байсан. Тэгвэл 3-ягаа 100-аар үржүүлээд 300 дециметр квадраттай тэнцсэн байх нэ. За гих мэтчлэн нэртэй тоог дараах талбайн хэмжих нэгжүүдтэйгээ жишин илэрхийлж бодоорой хүүхдүүдээ. За ингээд сурах үсэд нь амжилт хүсье. Баярлалаа.